Тэгэхээр мэрэгжлийн бус хүмүүс ингээд сонсоод үзэхээр аливаа одоо ямар ч юм ихтаас утаа мэдээж гардаг тий. Тэгэхээр таны энэ одоо шинэ технологийн юунаас одоо утаа гарахгүй гэхээр бас эргэлзээ төрж байгаа. Яг утаа гарахгүй байх тэр боломж утаа гарахгүй байхдаа та эргээд ямар баталгаа өгж ийн ер нь хэр найдвартай вэ гэдэг ч юм уу тий. Утаа гэдэг чинь ер нь л дутуу шаталтын бүтээгдэхүүн юм л да. Нүүрс төрөгчийн давхар эслүүд бас тэн дотор байдаг. Нүүрсэн дотор нь байдаг атомын азотууд, агаар дотор нь байдаг молекулын азотууд одоо хүчил төрөгчтэй нэгдээд азотын эслүүд үүсгэдэг. Энийг манайхан NOx гэж ярьдаг, NOx гэж яриад. За ингээд бусад бол метан хийгээд бас хэрэгтэй хий гардаг. Тэр нь тодорхой температурт үүсдэг. Яг тэрийг гаргаж аваад бид нар дулааны энерги болгоод ашиглаж байгаа байхгүй. Метан хийг нь. Тэр хортой нэгтлүүдийн аль болох баг гаргах юм технологийн юм шийдэл рүү очиж тэгээд метан хийг нь гаргаж, шатдаг хийг нь гаргаж аваад дулаан үйлдвэрлээд ингээд гаргачихж байгаа. За энэ 2000 орчим градусын одоо галын хотлоор дамжаад гарсан дутуу шаталтын орчинд ч штэ. Гарсан энэ кокс бол тэн дотор утаа, уур, усны уур, чиг, хортой бодисууд бүрэн ялгарчдаг. Ийм учраас энэ бүтээгдэхүүний хагас коксонд бол итгэлтэй байж болно. Ер нь бол 800 градусаас дээш бол доторх бүх одоо юмнууд нь бүрэн ялгардаг л да. Тэгэхээр бол бид бол 2000 хүртэлх галын хотлын температурыг хэмжиж үзэхэд тэр орчим градусын халуун өсөж байгаа. Тэнд бол одоо бүрэн ялгардаг. 6-аас 10 секундэд тэр нь ялгардаг шүү дээ. Хангалттай температур хүчил төрөгчийн орчныг нь тодорхой хэмжээнд хонлын түвшинд хийгээд өчгдөл одоо энэ төр дэгдэмтгий бодисууд, хортой бодисууд, шатдаг хийнүүд нь бүрэн ялгарчдаг. Ийм л технологи юм байна. Энэ одоо би яриад байгаа нь бол технологи бол асуудал шийдсэн. Оюуны өмчийн газар одоо патентаа өгчихсөн. Үйлдвэрүүд нь бол баталгаагаа өгчихсөн. Станцууд одоо сайн ажиллаж байна, хэвэн ажиллаж байна. Болж игэл данаа зуухыг явуулчмаар байна гэдэг. Их олон хүндрлийн шийдэд өгчих юм л да. Тэр дор үнстэй зурладаг. Үнсийг аваач 5 км-ийн цаана усаар тээвэрлж аваач нь маш олон юмнуудаас нь технологийн дамжлагууд насагдчихж байгаа. Тэгээ энэ бол ашигтай технологи гэдэг нь бол